Сайн байцгаана уу олон байна. Шинэ видеонд тавтай морил. Тэгэхээр энэ удаагийн видеоны сэдв нь айгүй сонирхолтой. 17 настайдаа өөртөө юу гэж хэлхийг хүсдэг байсан байж юм уу? Ер нь what I wish when I was 17 ч юм уу 20 ч юм уу. Тиймэрхүү видеонууд айгүй байдаг шүү дээ, тий. Тэгээд тийм видео хийж үзье гэж бодсон. Миний хувьд гэх юм бол 17 нас маань яг 17 гэдэг тоо болохоор яг миний хувьд амьдралын амар эргэлтийн үе байсан гэх юм уу, хамаг юм эхэлсэн тийм үе учраас айгүй хэцүүч байсан, сайханч байсан тийм нас учраас 17 л айгүй тод үлдсэн. Тийм учраас би энэ бичлэгээ 17 настайдаа гэж нэрлсэн. Гэхдээ ер нь бол тэгэл 15-аас 20 насны хооронд чи яг нэг өсвөр нас, тийнейжер үе дээр чи хүмүүс айгүй сонь юм толгойд бодогдоод айгүй. Тэгээ би л ерөнхийдөө тийм сэтгэхүйтэй тийм өсвөр насны хүн байсан болов гэж бодохоор үгүй. Одоо ингээд инстаграмаар хаяа орж ирдэг асуултуудыг харж байхад одооны өсвөр настангууд ч гэсэн яг миний тухайн үед боддог байсан зүйлсийг боддог, тэр шаналдаг сэдвэр шаналдаг болж таарж байгаа хгүй. Тэгэхээр энэ бол тийм цаг үеийн юм бол биш, насны юм байна гэдгийг ойлгосон. За 2009 оны 17 настай хуланд хандаж хэлэх хамгийн ихний зүйл бол зүрх шархлах гэдэг бол байдаг зүйл. Хүн болгоны зүрх шархалдаг, хүн болгон хаягддаг, эсвэл тоогддоггүй, ямар нэгэн тийм таагүй юм тохиолддог. Зөвхөн чамд тохиолдож байгаа юм биш. Хүн болгонд тохиолддог. Хүн болгонд даваад гараад туулаад ард нь гарсан учраас чи ч гэсэн чадна. Тэгээд дурлал болгон ч бүтэн гэж байхгүй, краш болгон ч бүтэн гэж юусоо байхгүй учраас зүгээр яг өөрөө дурлаад тэрийг enjoy-дод өнгөрүүлж сурах хэрэгтэй. Тэгээд тэрнээс гадна бас нэг юм байна. Би дахиж ингэж дурлахгүй байх. Эсвэл өөр хин нэгэн дахиж миний зүрх сэтгэлийг ингэж хөдөлгөж чадахгүй байх. Өөр хин нэг намайг ингэж ойлгож чадахгүй байх ч юм уу. Тиймэрхүү балаа юм бодгоо эртхэн болох хэрэгтэй. Ягаад гэвэл тийм юм бэдгүй. Ялангуяа 17-тай. Хоёрдугаар нь битгий яар. Би 17-тай байхдаа ер нь өсвөр наснд байхдаа амар яардаг байсан. Ер нь одоо ч гэсэн жоохон яардаг л та. Гэтэ тэр үед бол бүр илүү их яардаг байсан. Тэгэл би яг одоо энэ мэргэжлийг сонгоол тэгэл бүх амьдрал шийдэгдчих юм шиг, тэр мэргэжлэр би насаараа ажиллах юм шиг, эсвэл ингээл бусад хүмүүс хүүхдтэй үерхэд байна, найзлаад байна. Би ганцаараа үлдчихлээ, би ганцаараа хөвгшөрөх юм шиг байна ч юм уу. Эсвэл хизээ хүүхдтэй болох вэ, яах вэ гэл амар яардаг. Өсвөр наснд яарад ах хэрэггүй, амьдрал дуусах болоогүй, дөнгөж эхэлж гин. Тэгээд одоо яг одоо гаргаж байгаа шийдвэрүүд чинь бүхэл амьдралыг чинь тодорхойлно гэж бас нэг байхгүй. Тэгэхээр хий димий яарч яана гэх хэрэггүй. Яг одоо чиний амьдралд амар асуудалтай санагдаж байгаа юм хэдхэн жилийн дараа бүр юу ч биш болчихно. Тэгээд хүмүүс чиний тухай чиний бодож байгаа шиг тэгж их боддоггүй. Хүмүүс яана тэр хүн намайг тэгээ бодсон бах та, тэд нар нөгөө ангийнх намайг тэгж муулж ярьж илээ гэдэг ч юм уу тий. Одоо тэр залуу намайг тэгээ бодсон бах та гэсэн тийм юм ер нь бол байдгүй. Хүмүүс чиний тухай тэгж их боддоггүй, хүмүүс өөрсдийнхөө л тухай боддог. Тэгэхээр бусад хүмүүст юу гэж бодогдож байна вэ гэж битгий санаа зовчих. Дөрөвдүгээрт нь найзуудтай байхын тулд шоудаж, цингэж, бааранд орно гэсэн ойлголт байдаггүй юм аа. Хэрвээ тэр найзууд чинь чамтай зөвхөн шоудах гад байвал, эсвэл өө чи ямар өдөртэй юм бэ? Одоо ирэхгүй бол чамтай найзлахаа боллоо. Чи наадхаа уухгүй бол чи өстэй ямар boring юм бэ гэж байгаа бол тэд нар чиний найзууд биш. Миний төрсөн өдөрт ирэхгүй бол би чамтай найзлахаа болно гэж сүрдүүлж байгаа бол тэр чинь bullshit, тийм юм байдгүй. Тэгээд ч тийм юмнаас болж жинхэнэ найзууд сална гэж байхгүй. Манай найз охтод намайг зөндөө тэгжсэн. Чи өстэй энэ дээр гарч ирэхгүй бол одоо л гарч ирэхгүй бол хулаа өстэй тэнэг шүү гэд. Би зөндөө гарч ирэхгүй байсан бид нар найзууд хിവэрэ байгаа. Тийм юмнаас болж найзуудтай байхын тулд ер нь шоудна гэдэг ойлголт чи айгүй тэнэг ойлголт. Чи айгүйх гадуур дотор гардаг, шоуддаг, хөвжөлтэй галзуу юм хийдэг байлаа гэд чи сонирхолтой хүн болохгүй. Дараагийнх нь цаг хугацаа яг л нэг л тойргоор эргэлдээд бүх юм чиний хийсэн юм чам дээр буцаж ирж идэг. Karma is real, karma is үнэхээр real. Хэрвээ чи хүн муулвал өөр хүмүүс чамайг муулна. Хэрвээ чи найз бандаа хуураад өөр бандтай чадлах юм бол чамайг бас өөр хин нэгэн тэгнэ. Ер нь чи ямар нэгэн таагүй, өөдгүй юм хийх юм бол тэр чин чам дээр эргээд ирдэг. 17-тай байхдаа би ямар ч байсан таагүй юм хийсэн юмнууд маань яг бүгдээрээ яг нэг жилийн дараа ч юм уу хэдхэн сарын дараа эргээд над дээр ирж байгаа бүр хит хитэн баримт жишээтэй бүр байж идэг. Би бүр ингээд шоконд ороод юу болоод байгаа юм бэ? Энэ яг миний хийсэн юм над дээр бүр яг бүр тэр чихтэй эргэж ирээд байна штэ гэж би бүр амар гайхажсэн. Тэгээд 17-тад тиймэрхүү зүйлс тохиолдсон учраас би карма бол байд юм байна. Бодит зүйл юм байна гэдэгт итгэдэг болсон. Тийм учраас хөгийн юм хийгээд хэрэггүй. Дараачих нь 17-тойдоо ер нь өсвөр наснд байхдаа гониглахаа бол, эморхоо бол, тийм нэг гониглах юм тохиолдоогүй байхад чинь
албаар зориудаар өөрөө өөрийгөө хиймлэр гониглуулахаа бол би бүр амар гонигтай эмо хүүхэд байсан. Амьдралд ямар ч хэцүү юм тохиолдог байхад би бүр ингээд өөрөө өөрийгөө депресд үлээд амар эвгүй юмнууд боддог байсан. Тэр нөгөө suicidal thoughts энэ төр айгүйх гарч ирдэг байсан. Тэгээ би одоо бодоод үзэнгүүт миний өсвөр наснд ямар ч тийм асуудал байгаагүй мөртлөө би өөрийгөө тийм байдалд оруулах айгүй дуртай байгаа гэсэн. Яг мэдээж depressed гэж байдаг. Чиний хувьд одоо сэтгэл зүйн эрүүл мэнд чинь сайн биш байж болно. Гэтэ сайн мөртлөө сэтгэл зүйн хувьд өөрийгөө тийм гонгийн байдалд оруулах тийм кондишн бас байгаад байдаг. Тэгээд чи тийм нууцлагдмал дуугай чимээгүй ингээд малгайтай цамцаа ингээд өмссөн байлаа гэд тэр чин тийм дог нууцлагдмал mysterious тийм зэвүүн дүр төрх үүсгэн гэж бити бод. Харин амьдрал тайртай өөдрөг юмыг эргээр хардаг тийм хүмүүс илүү сонирхолтой хөгжилтэй байдаг. Бити гонигл энэ сайхан залуу насныхаа ганц өдрийг ч гэсэн тийм хиймлэр гониглож өнгөрүүлнэ гэж амар хайран. Үргэлжлүүлээд томоор сэтгэж чиний одоо бодож байгаа бодол үйлдэл чинь зүгээр нэг ангийнхаа хүрээнд, сургуулийнхаа хүрээнд, Монгол улсынхаа хүрээнд байх албагүй. Бодож байгаа юм чинь нөгөө партнд суудаг банд ч юм уу, нөгөө ангийн зөвүүн охин тиймэрхүү юм байгаад хэрэггүй. Тэгэл амьдралыг төсөөлөхөн бодохдоо ээжийнхээ, эмээгийнхээ одоо амьдарч туулсан тэр амьдралаа бити бод. Ялангуяа би тухайн үед боддог юм гэдэг юмуд айгүй хязгаарлагдмал байсан байхгүй яг тэр бүхэн тэндэл ингээд сэтгэж байгаа нь яг л тэр хавцаа тэр сургууль дотроо л нэг юм хайрцагтай байгаад идэг байсан билээ. Тэгэхээр юу ч мэдээж бүтэхгүй юм гэж байхгүй учраас айгүй томоор сэтгэж харж бай. Чиний юу бодох, юу хийх хүсэх чинь ямар нэг юм хязгаарлагдах хэрэггүй. Ялангуяа телевизээр юу үзэж байгаа хүмүүс багш чинь чамд юу зааж өгж байгаагаар чи өөрийнхөө мэдлэгийн төвшинг, entertainment-ийн төвшинг хязгаарлаж болохгүй. Багш нар одоо 10 жил ч юм уу сургуульд чамд тодорхой хэмжээний л юм зааж өгнө. Тэрнээс цааш нь өөрөө сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нүдэнэ. Би 17 таатай нүдэн нээсэн бол үдид гоё явж байгаа. 8 дугаарт нь битгий дандаа уучлалтгүй, битгий дандаа зөвшөөрөл гуйж бай. Би яг 17 таа тэр хавцаа өсвөр наснд байхдаа ямар нэг юм хийхтэй бодохдоо ч юм уу зөвшөөрөл айгүйх авдаг байсан. Гэрийнхнаасаа, ээжээсээ, найзуудаасаа, эргэн тойрноосоо яна би ингэж болох болов, тэгэж болох болов, ямар нэгэн хөвгөлтэй юм одоо бодож оллоо гэж бодоход найздаа тэрийг хэлээд найз маань ингэж зөвшөөрөх байхдаа одоо дэмжсэн нөхцөлд гэж ингэж өргөжлүүлж боддог ч юм уу тий. Эсвэл за яг гэрийнхэнтэй мэдээж гэрийнхнээс ямар нэгэн байдлаар хамааралтай байх хэрэгтэй. Гэхдээ бүр тийм том хэмжээний хамааралтай биш. Чи би даасан хүн тэр гэрийнхэн ч өөрийнхөө амьдралаар амьдарсан чи өөрийнхөө амьдралаар одоо амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр бусдаас битгий зөвшөөрөл ир. Чиний юу хийх, хаашаа явах, юу мөрөөдөх чинь чиний л асуудал, чиний л хариуцлага. Яг тэрнтэй адилхан чиний алдах, онох, гуниглах чинь ч гэсэн чиний асуудал байх учраас өөрийнхөө юмыг өөртөө авч, өөрөө хариуцлага хүлээж чаддаг байх хэрэгтэй. Дараагийнх нь нөлөөлөл гэдэг чинь бүр биетэй бодтой зүйл байд юм бэлээ шүү хулаа. Бас хүмүүсээ хинтээ найзалж гин, хинтээ хамт байна, хаан сурж гин, хаан амьдарч гин гэдэг нөлөөлөл бол бүр ингээд бодтойгоор үр дүнгээ өгдөг, үзүүлдэг. Тийм болохоор хинтээ найзалж байгаагаа айгүй сайн бодох хэрэгтэй. Одоо амьдралын туршид мэдээс найзууд чухал. Гэхдээ өсвөр наснд найзууд бүр хамгийн чухал. Сайн нөлөөлөлтөй хүмүүстэй найзлна гэж заавал онцгойлогчнуудтай найзал гэсэн үг биш шүү дээ. Цовоос хэрэглэн эерэг тийм гоё өөдрөг хүмүүстэй найзал. Тэрнээс биш тэгээ тийм жоохон буруу зуршилтай өөдгөө юм ярьдаг тийм нөхдүүдтэй найзлаад гэхдээ эднэр надад нөлөөлж чадахгүй би баг эднэрийг өөрчлөн гэж бодож байгаа бол тэр чинь буруу. Чи хүнийг ер нь бараг л өөрчилж чадахгүй дээ хүмүүс л чамайг өөрчлөх бах та ер нь бол тэгэхээр тийм буруу зуршилтай хүмүүстэй хамт байгаад эднэр зүгээрээ эднэр бол өөр хүмүүс би бол өөр хүмүүс гэж бодоод хамт байгаад ах юм бол нэг л мэдхэд чи бас тэднэрийн нэг нь болчихсон л байх болно ер нь бол тэгэхээр нөлөөлөл айгүй чухал шүү. Тэгэхээр яг энэ нэг би мэдтгэл байсан л да 17 таа яг өсвөр наснда би яг одоо дотн найзалдаг найз охтуудтайгаа олж найзалсан баггүй. Тэгэхээр тэдний сайн нөлөөллөөр бид нар одоо бүгдээрээ айгүй амжилттай, аз жаргалтай, гоё эмэгтэйчүүд болж өсөж төрнсөн. Тэгэхээр та нар ч гэсэн яг өсвөр наснда хамгийн сайн найзаа олж авах учраас айгүй сайн сонгоорой гэх юм таашаа. Гэтэ ер нь бол найзыг сонгож болно шүү дээ. Бид нар найзуудаа сонгодог шүү дээ. Тэгэхээр зөв сонгох. Найзуудтай бол найзуудтайгаа хамт байж сур. Бас найзуудгүйгээрээ ганцаараа байж сур. Ганцаараа байж сурах нь айгүй том хүмүүжил. Тэрнээс нөгөө талаараа бас айгүй тийм хэцүү, ааштай
одоо өвөрмөц хүмүүсийн учрыг нь олж хамт байж чадна гэдэг бас айгүй том боловсрал. Тэгэхээр хүнтэй хамт байж сур, бас хүнгүй ганцаараа ч байж сур. Аль нь ч байсан ялгаагүй чи яг өөрийнхөөрөө бүтээмж чинь яг нэг хэвэнд л байх ёстой. Чаавал хин нэгэнтэй хамт байхгүй чинь нэг ялгаагүй л байх хэрэгтэй. Товчоор бол тийм ганцаараа байж сурах юм байна л да. За хамгийн сүүлийнх нь үргэлж юм суралц. Тэр дундаа орчин үеэс суралцах юм уу? Техник, технологи, интернет цаан чи хаана юу болоод байна тэднийг суралцчихъя. Би ялангуяа тухайн үедээс гадна бүр ерөн саяхны хүртэл ерөн тийм нэг технологийн юмнуудыг интернеттэй холбоотой юмнуудыг айгүй сонирхдаггүй байсан нь айгүй буруу байсан юм байна лээ. Би ер нь айгүй тийм жоохон хоцорсон маягийн байгаа гэсэн чинь одоо орчин үе айгүй гоё хөгжчөөд хахад би тэр хөгжлөөс ерөөсөн мэдрээгүй байсан. Тэгэхээр багасаа одоо код бичиж сурвал, график дизайн, одоо вебсайт хийж сурвал бүр ямар дөөгвэ. Тэрнтэй адилхан хэл сур, бүх хэлээ маш сайн сураарай. Тэгвэл 20 хэд гарсан байна хэл сурна гэвэл тэр шиг хэцүү байхгүй шүү. За тэгээд энэ удаагийн видео энэ түрээд өндөрлөж байна. Хамт ирсэнд баярлалаа. Мөн энэхүү видеог бүтээхэд туслалцаа үзүүлсэн Unitel компанийнхандаа маш их баярлалаа. Өрөөлж залуучуудыг дэмждэг lifestyle брэндийнхандаа дахин баярлалаа гэж хэлье. Та нар 17-той байхдаа юуг мэддэг байсан болоосоо гэж хүсэж байна. Тэр тухайга комент хийрээ. Тэгээ видео таалагдсан бол лайк, subscribe, bell button дээр нь дараарай. Тэгээд дараагийн видеогоор уулзлаа. Баярлалаа.